мэнд хүргэе үзэгчтэй. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За үзэгч та бүхэндээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань өнөөдөр нэгэн сонирхолтой маш хэрэгцээтэй мэдээллийг хүргэхээр өнөөдрийн зочны хомиртой зочтой урьж оролцуулаад байна. За юу гэвэл за эмэгтэйчүүд бидний гоо сайханд одоо гоо сайхны мөнхийн дайсан бол таргалалт байдаг. За тэгвэл энэхүү таргалалтаа үр дүнтэйгээр бас эрүүлэр тэмцэх тийм бүрэн боломжийг одоо олгож байгаа нэгэн салгааныхныгаа өнөөдөр бид урьж оролцуулаад байгаа. Ингээд тэрхүү салгааныхаа удирдлагуудыг танилцуулъя. За 21-р зуун төв салгааны захирал Наранхүү. Солонгосын Рипон 333 компани гүйцэтгэх захирал Ким Хэ-сон байгаа тийм ээ. За ингээд эдгээр зочтойгоо одоо Монголд тийм ээ Монголын бүсгүйчүүдэд одоо оруулж ирж байгаа санал болгож байгаа тэрхүү сайхан бүтээгдэхүүнийг та бүхэндээ бид нар танилцуулахаар ингээд урьж оролцуулаад байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ тураах бэлтмэл гэх энэ чинь хувц байгаа. Тэгээд бас давхар тураагаад эрүүлжүүлдэг юм бүтээгдэхүүнүүд байгаа. Энийг Наранхүү ихтэй танилцуулж өгөхгүй юу? За энэ манай компани бол одоо энэ хувцсыг бол одоо Солонгосоо 1 жилийн өмнөөс гэж болно. Жилийн өмнөөс надад ингээд энэ Солонгос хүн санал тавьсан. Одоо Солонгост манад одоо ингээд айгүй гоё юм хувцс ячаад байна. Монголд тархан аль зэрэг байдаг вэ? Манад чинь одоо бид нарсан мах хяздаг хүмүүс чинь тий таргалалт айгүй байдаг гэсэн чинь энэ эрүүлжүүлээд тураах юм хувцс байна. Солонгос одоо манайх одоо жинхэнэ ингээд хүмүүс айгүй сайн хийж манай компани хийж байгаа. За тэгэхээр тэгээ жилийн өмнө очиод үзсэн гэдэг тий одоо судалгаа хийгээл инээ тэрэ болоод ер нь Солонгост аль зэрэг одоо энэ үнэхээр тий үр дүн гараад байгаа тэр мэрийг нэлээд судалсан л да. Ингээд жил судалсны үндсэн дээр би түрүү 7 хоногт урьж авчраад 7 хоног салон дээр туршилт хийгээд за 7 хоног туршилт хийхэд бол дандаа үнэнгүй. Ингээд 70 хүн тэг өдөрт бараг нэг 10 гаруй хүн гэдэг чинь нэг 70 хүн туршилтанд орсон байгаа. За тэгээд туршилтанд ороход бол үр дүн бол үнэхээр гайхалтай мэдрэгдсэн. Одоо жишээ нь монголчуудын хувьд бол таргалалт нийт хүн амын 60 гаруй хувьд хамарсан байдаг. Тэгэхээр танаа ингээд яг энэ туршилтанд хідээс хідэн насных нь тийм ээ хамрагдаад за тэгээд энэ 10 хоногийн хугацаанд 7 хоногийн хугацаанд тийм ээ ямар хөө үр дүн үзүүлв? 7 хоногийн хугацаанд одоо ингээд яг судалгаанд орсон ихэнх хүмүүс бол 35-аас дээш насныхаа. За 35-аас 55 хамгийн дээд нь 55 насны хүн оролцсон байгаа. Тэгээд оролцоход бол таргалалт бол ерөнхийдөө нэлээд одоо зүгээр нэг юм таргалалт ш нүүрээр ингээд хүмүүс бид нар шиг ингээд таргалцахаараа би ингээд таргалсан ч гэсэн нүүр ингээд таргалдаг байгаа байхгүй. Тэгээд би турцах юм бол нүүр бас жижигэрдэг. Тэгдэг шүвийг. Тэ энийг бол ерөөсөө Солонгосын энэ хүмүүс бодитоор бүр ингээд 7 хоног ингээд мэдрүүлсэн л дээ. Би өөрөө бол нэг эрсэн өдөр нэг 2 хоногт нэг ганцхан удаа л орсон. Тэгээд ерөөсөө нөгөө хүмүүс тэ туршилт хийж байгаа тэр цаг зав байгаагүй болохоор бид нар чи өглөөний 10-аас шөнийн 12 цаг хүртэл ингээд хүмүүстэй ингээд тэгэл өдөр болгоо ирж массажинд оруулаад өдөр болгон тэр хувцс нөгөө химжээл те ингээл нэлээд юм болсон л да. Тэг 3 хоноод ер нь үр дүн гайхалтай мэдрэгдсэн болохоор 3 хоноод гэхэлэр нэг хүн дээр 3 хоногийн дотор одоо жингээр ярил 1 кг хасж гин үү яаж гин эсвэл 100 грамаараа ингээд хасаа шууд явчихж гин үү? Ер нь бол хүн бол янз янз юм байна. Гэхдээ энэ ер нь таргалалт гэдэг бол ерөөсөө юу юм бэ шүү дээ. Бид нар ч нөгөө даарснаас болоод юм хий байт юм. Хөвчлэн хий. Тэгээд ерөөсөө энэ хувцсыг өмссөн хүн чинь одоо энэ хувцс чи өөр ингээд давсагнаас ингээд өргөөд явчихж байгаа байхгүй юу? Өргөчхөнгүүд чинь хүний одоо эргэтэн ходоод элэг бөөр те байх тэр байрал дээр очичоор чинь ингээд нөгөө доторх хийнүүд нь ингээд одоо гихрэх ч юм уу те ингээд доосоо ингээд хийгээ ингээд гарах ийм мэдрэмж ирж байгаа. Тэнгүүд 3 хоногийн дотор чинь одоо нөгөө энэ хувцс чинь ингээд чөлөөтэй ингээд сул холихноо. За тэгэхээр ерөнхийдөө дэлхийн нийт бол юу яаж юм л та таргалтаа тэмцэхээр маш олон аргыг тийм ээ шинжлэх ухааны үндэслэлтэй маш олон аргыг ингээл нэвтрүүлэл явж үлэн хүмүүс турыг гэхлээр одоо хоолоороо янз бүрийн байдлаар л турж байна. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүн маань жишээ нь одоо шинжлэх ухааны маш нарийн судалгаан дээр суйрлагдаж бас хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүн болж хурж байгаа. Тэгэхээр би Ким Хэ-соноос асуумаар байна л да. Хэдийгээр хугацаанд яг хэрэглэгчдэд хурж байгаа энэ бүтээгдэхүүнийг хэрхэн яаж судалж ямар туршилтаар тийм ээ дамжсны эцэст хэрэглэгчдэд хурж ирээд одоо үр дүн өгөөд иж байна. Тэр хамгийн гол нь чухал байгаа тийм ээ. 이 옷은 몇 년 전에부터 이렇게 한국에서 나오고 그리고 어떻게 만드는
저희가 한국에서 만들어서 판매한 건 한 2년 6개월 정도 됐고요. Энэ хувцас бол ингээд Солонгос одоо яг одоо зах зээлд гараад 2 жил 6 сар болж байгаа юм. 금년 5월 달에 새롭게 의료기기로 허가를 받았습니다. түрүү жилийн одоо 5 сард одоо Солонгосын эрүүл мэндийн яамнаас энийг одоо яг эмчилгээний хувцас гэдгийг батлаад сертификат олгосон байна. хүлээн зөвшөөрөл сертификат олгосон. 그래서 총 토탈으로 2년 6개월 정도는 500억 정도로 판매를 했거든요, 한국에서. 2 жил 6 сарын хооронд болохоор 50 тэрбум гинэ. Нэг борлуулалт хийгдсэн байгаа. Солонгосын зах зээл дээр. Маш их эрэлт хэрэгцээтэй. Тэгэхээр яг түрүүн би нөгөө асуусан судалгаа шинжилгээ яг энэ хувцсыг ингээд хэрэглэгчдэд хүртэл үр дүн тэмээ гаргаад ингээд яг хүртэл нэлээд сайн шинжилгээ ухааны үндэслэл судалгаа хийж бүтээсэн байгаа. Тэгэхээр ер нь ямар нарийн технологиуд одоо жишээ нь хувцсан дээр энэ одоо дагварыг эрүүлжүүлээд тураана гэж байгаа тийм ээ. Эрүүлжүүлж байгаа бүтээгдэхүүн яг ямар тийм ээ одоо найрлагыг агуулсан байдгийг хүний биед ямар нэгэн сөрөг үр дүн байдаг юм уу яадгийг 이것은 만들 때 어떻게 처음부터 어떻게 생각하고 만드는 이 옷 같은 경우는 일반적인 속옷들은 다 늘어나거든요. 근데 저희가 늘어나지가 않아요. ер нь бол юм даруулга бол босод хувцснууд бол ингээд удаан өмсөх тусам ингээд яадаг сундаг. 자, 사람한테 이게 자세가 중요하다고 많은 책에서 한국 책에서 이렇게 많이 얘기를 하거든요. 자세가 바뀌면 인생이 바뀐다. хүний энэ номдэр байна гэж юм л та энэ одоо хүний одоо тий одоо нуруу одоо нуруу тэгш байх юм бол амьдрал одоо тэгшэрнэ гэсэн юм. Энийг өмснөрөө нурууны гажиг бас эдгэн гэсэн үг. Тий одоо тэгшрээд одоо энэ чинь нөгөө тааз гэж шүү дээ. Одоо юу гэвэл арцаг. Энэ тааз чинь ингээд бүр ингээд айгуу сайн барьж өгдөг байгаа байхгүй. Тэгээд нуруу чинь тэгшэн энэ тааз чинь ингээд бариад өгөхөр чинь нөгөө доороос нөгөө давсхийг өргөхөөр доторх нь идэрхтэнгүүд чинь ингээд хөдөлгөөнгөө ингээд байна. Тэр утгаараа одоо үзэгчид маань яг энэ хувцсныг үзэж чинь тийм ээ. Энэ одоо жишээ нь хэдээр хугацаанд туршигдсан. Яг энэ хувцсан дээр одоо тайлбар хийх гэвэл өмнө нь энэ юбкийг өмсгöd ийм байсан. Тэгэд энэ одоо хэдэн хоногт ингээд ийм үр дүн гарч юу? Энэ болохоор зааш 3 хоноод 4 дахийнхаа өглөө нэрээд. Оо за. Тийм богино хугацаанд уу. Тэгээд энэ хүн дээр болохоор ч яаж нөлөөсөн? Энэ монгол хүн байсан. Монгол хүн. Манай салон дээр байна л та. Манай салон дээр хийгдсэн юу вэ? Энэ тэгээд яасан чинь өөрт нь яаж нөлөөсөн хэрэг аяг гихэрсэн гэж байгаа. За. Гихрээд доош одоо хийгээ гаргаад тий. Тэгээд эндээс нь ингээд өөрт одоо өмсгөж зовирлогдсон болохоор ч ингээд одоо ингээд бариад мэдээж урд нь ингээд юу ч ингээд яг чөлөөтэй байхгүй өмсчихсэн юм чинь ингээд барихаар тийм л одоо нөлөөтэй. Өөрөөр ямар нэгэн сөрөг тавгүй зүйл бол байхгүй. Тэгэхээр энэ хувцсан дээр бас нэг сонирхол миний хувцсыг бас үйлдвэрлэхэд бас юу яасан байгаа. Одоо 360 ширхэг ийм утас гэж аахгүй нарийн утас. Харин тийм би яг түрүүн тэрийг чинь асуугаад байсан. 360 ширхэг ийм өсний ширхэг шиг ийм нарийн утасыг ингээд хооронд нь нэгтгээд шүлжээд нэгтгээд нэг утас болгоод нэг ширхэг утас болгоод тэгээ одоо энэ даавны нэг ширхэг утас нь 360 ширхэг утасыг нэгтгсэн тийм технологиор тий бүрдсэн. Тэгэхээр энэ бол ингээд одоо энэ бол ингээд чи бариад үстэй барихад бол зүгээр л даавар шиг ингээд одоо хэдэн жил 2-3 жил өмссөн. Үгүй тийм байна. Нэлээд чанга юм байна. 2-3 жил өмссөн ч надад ингээд сунхааргүй. Тийм байна тийм ээ. Зүгээр нөгөө гидсний даруулгууд бол хэсэг хугацаанд өмсөд ингээд сунчдаг. А гэтэл бол энд бол маш тийм чангатуу бүх тийм байна. Тий. Тэгээд энэ болохоор бас ингээд хойно ингээд арьс чугаас амьсгалах ёстой шүү дээ тий. Тэгээд бол бусад даруулгынууд ч ингээд битүү байдаг үстэй. Би ч гэсэн урд нь өөр өмсчлээсэн даруулга. Тэгсэн ингээд битүү байдаг. Энэ болохоор ч ингээд уяатай. Тэгээд өмсөхдөө энэ бол ингээд түүж мөгжнө гэсэн юм байхгүй л тий. Зүгээр яхаа өмсөхдөө ингээд багсах чинь. А тэгээд хөдөлгөөний дунд бид нар чинь ингээд суугаал найсаасаа явах чинь ингээд бас ингээд гиз ингээд хөдлөөд ингээд яаш. Тэгэхэд энэ хэмжээгээр ингээд энэ өөрөө бас ингээд сун. Одоо нэг хөдлөхөд ингээд бүр ингээд хавцаа хөдлөж чадахгүй ч юм уу тийм юм бол байхгүй. Чөлөөтэй хөдлөн. Тэгэхээр бас нэг юм байдаг хувцснууд зарим хувцснууд нөгөө нилоны харшилтаач гэдэг юм уу янз бүрийн харшилтаа тийм хүмүүс байдаг шүү дээ.
тийм ээ. Тэгэхээр энэ хувцс маань эргээд хүний бид нөгөө хайршил өгөх тим юм ер нь хэр байдгийг та түрүүн хэллээ шүү дээ 360 гаруй тэр утсыг нэгтгээд нэг утас болгоно гэж энэ чинь өөрөө эргээд хүний эрүүл мэндэд нэлээд ач тустай гэж бас шинжлэх ухааны үүднээс батлагдаж нотлогдсон тэм зүйлийг л технологиг ашиглаж байгаа байлгүй. Энийг болохоор энэ даавны одоо утсыг гаргаж авах Солонгост одоо тэр ургамлын эс гэж байдаг гинэ. За тэрнээс гаргаж авсан. Тэгэхээр ургамлаас одоо байгалийн гаралтай гэсэн үг шүү дээ. Байгалийн гаралтай даав гэсэн. Тэгэхээр хүний биед одоо харшлах ч юм уу тийм одоо нөлөө байхгүй тий. Цэвэр экологийн бүтээгдэхүүн. Одоо байгалийн гаралтай гэж. Тийм. Яригдаад байгаа, хэлэгдээд байгаа. Энд бас эрэгтэй хувцс байгаа. Тийм. Эрэгтэй хувцс ерөнхийдөө эмэгтэйтэй бас яг загвар адилхан тийм ээ. Бас нэлээд чанга нэг ардаа. Нэлээд хатуу юм байна. Тий, энийг тэгээд эрэгтэй хүн өмсөд хойноо бас ингээд тэлэгчтэй. За, ингээд арцмаарыг нь багсах чинь тэг хөдөлгөөд ингээд хүний хөдөлгөөнөөр ингээд эргээ сунаад ахаар. За. Ингээд чанга тийм ээ. Тэгэхээр наранхуугч нас нэг юм сонирн байна л да. Эрүүлжүүлнэ гэж байгаа. Энэ хувцсыг өмснөөрөө давхар эрүүлжүүлнэ гэдэг байгаа. Тэгэхээр эрүүлжүүлнэ гэдэг нь яг ямар байдлаар эрүүлжүүлэх гэдэг нь та тэрийг нас тайлбарлаад өгөхгүй. Энэ хувцс болохоор өөрийнх нь одоо нөгөө энэ материалын бол сая ойлгочлаа шүү дээ. Ургамлын байгалийн экологийн гаралтай гэдэг нь. Тэгэд энэ болохоор одоо хүн чинь одоо яг одоо бид нар одоо жишээлбэл би одоо бас л нэлээд яцлаа. Одоо жилийн одоо 1 см эрэхтэн ингээд унцхад 10 жилийн хугацаа байдаг гинэ. Одоо жишээлбэл одоо ходоод ч юм уу илэг сунах ч юм уу одоо энэ давсаг ингээд доошоо эмхтэн хүмүүсийн давсаг ингээд доошоо цэцэн тэр чинь одоо 1 см сунахад л 10 жил болдог гинэ. 10 жилийн дотор 1 см сундаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ болохоор ч ингээд давсгийг доороос ингээд өргөж өгөхөөр энэ ходоод энэ элэг бүрч ингээд дээшээ ингээд дагаад ингээд өргөгдсөн юм байна л да. Тэгэнгүүт нөгөө нэг эргэтэнгүүт ингээд байх байрандаа ирэхээр чинь нөгөө одоо энэ чинь ингээд нурууг ингээд хоёр ташааг ингээд бариад өчөж байгаа шүү дээ. Тэгээ нуруу чинь ингээд тэгш байхаар хүний одоо биеийн одоо цэгцрээд тэгээд дээр нь одоо нөгөө илүүдл энэ тентхийн махшил чинь одоо ингээд тараад ингээ явчихсан юм байна. Тэгээ хамгийн гол юм чинь одоо хүний дотор эрэхтэн чинь нуруунда байт юм байна. Тэгээд энэ нуруу чинь одоо ингээл одоо мөрөөдөлтэй юм уу тэгээ хазаалттай болохоор л одоо дотор эрэхтний ходоодны суналт энэ тэр юм өвчнгүүд байт юм байна. Үзэгчтэй харуулъя. Энд за тэгэхээр аллын тэгэхээр энд бас нэг давхар юу за яг одоо энэ одоо тэр дээдлийнх дээр нь тэр нурууны хазаалт энэ хамгийн эхлээд нурууны гаж өгөн тийм ээ. Одоо энэ дараагийн мөрөгийг чинь энийг өмснөрөө тэгшилж яах гэсэн. Одоо жишээлбэл одоо зөвхөн энэ хувцсыг өмснөрөө нөгөө одоо хөксөрхөрөө хүний үл ингээ алцаад байна шүү дээ. Тэгээ одоо хөл найзлах юм уу тийм. Тэр хөл чинь бас одоо энэ одоо тулгуур эрэхтний чинь ингээ тэгшлээ засаад өгөхөр чинь хөлийн яс хүртэл тэгширж ирээд тийм ээ. За энэ дээр бас нөгөө давсаг унжингийн тад руу яриадсэн. Унжилсан нөгөө гидсэн чинь дээш нь ингээ саагаад өгч чинь. Педро 저쪽에 페드로라고 남자분들도 배가 이렇게 들어가요. 자, энэ одоо яг нөгөө түрүүний эрэгтэй хувцс байна. Тэгээ өмнө өмсөж болохгүй байсан бол одоо ингээ бүр бас нэг сонирхолтой юм болохоор чинь ийм бид юм. Одоо хүний нуруунд дээр одоо жишээл бидний нуруунд дээр одоо бидний нүүр байж байгаа гинэ. За. Тэгээ юу яагаад нүүр байж байгаа гэхээр чинь одоо жишээлбэл би одоо тарган байлаа гэх чинь миний нүур тарган хүний нуурсанд мэдээж томол байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь тэр хүний нүур томол байдаг байгаа байхгүй юу. Тэгээд тэр нурууг одоо тураагаад массаж хийгээд энэ хувцсыг өмслөөд одоо нөгөө ясыг ингээд тэгшлээд ингээд бариад өгнө шүү дээ. Одоо энэ хоёр таазын шин ингээд гавчаад бариад өгөхөр чинь өөр ирэхгүй ингээд тураад одоо тураагангууд чинь энэ нүур чинь ингээд бас дагаад турдаг байна. Энийг хайгаад байна. Энэ манай захирлахгүй одоо энэ манай Солонгос захирал тийм ээ. Тий. Энд их чинь 12 оны 5 сард 5 сарын 18-нд 70 илтэй байсан.
Далайн хилтэйсэн. Тэгээд 12 оны 11 сард болохоор ингээд бас одоо ингээд турцсан байгаа нь харагдаж байгаа зү тий. Гэхдээ хил нь бол өөрчлөгдөж өгч байгаа байхгүй юу? За. Хил нь бол далаараа байсан. Яг үнэхээр нөгөө хүмүүс ингэдэж зарим бүсгүүчүүдийн минь хувьд бол нүрээрээ би жоохон турчмаар байна. Эсвэл нүрээрээ баг зэрэг таргалмаар байна гэсэн. Яг хэсэгчилж таргалж турах сонирхолтой эмэгтэйчүүдэд. Тэгэхээр яг тэр сонирхолд бол нийцсэн гэсэн үг юм байна тийм ээ. Энэ болохоор яаж ингэж ярьсан хил өөрийнх нь хувийн хил жин нь бол өөрчлөгдөөгүй шүү дээ. Тэ дал одоо 6 сарын өмнө далтай байсан. Одоо тэгэл далтай байна. Тэгсэн чинь энэ яаж яасан хэрсэн нуруунд дээр таргалахаар зөвхөн нөгөө энэ дээр ингээл мах овоогоол тий энэ гол юу ч нүртэл ингээл овоогоол идэв шүү дээ. Тэр хэмжээгээр нүүрэнд ингээ өөрчлөлт ордог байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр одоо нөгөө нэг овоосон тэр яснуудын чинь одоо нуруунд тэгшэрчгэр чинь угаасаа нэг махнууд нь ингээл юу яс тийм л тарчдаг юм байна л да. Тэгээ массаж бас хийж өгнө л дээ энэ дэр давхар. Тэгсэн чи ингээд нүүр ингээд дагаад нөгөө арцгны энийг ясаж чинь ингээд барьцгаар чи энэ яс чинь ингээд баригдчихд юм байна. За. Сонирхолтой юм. Харин би өөрөө бүр гайхаад бүр ямар сони юм бэ гэх. Ниймэл. Тэгэхээр одоо энэгээр бас нэлээд бүтээгдэхүүнүүд маань байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг тайлбарлаж өгье гэвэл энэ маань одоо яг энэ хувцастайгаа хамт хэрглэж иж үр дүнгээ өгөх болов. Энэ бүтээгдэхүүн болохоор юу одоо сая одоо яг энэ хувцас үйлдвэрлэж байгаа манай энэ Солонгос компаниас бас гаргаж байгаа л да. Энэ нь болохоор чинь одоо нөгөө Солонгосын жүжигчин бид нар мэдээж тэ нөгөө Тэзангүн гэдэг драм байдаг шүү дээ. Тэр нь тоглодог Ким Хэ Сон гэдэг тийм жүжиг нэл алдартай жүжигчин байгаа. Энэ жүжигчин болохоор өөрөө бас нэлээд бас одоо жүжигчин үнцэх бас завгүй л ажаа. Гэтэ өөрийнх нь сонирхол болохоор бас нэг эмэгтэйчүүд те хүнийг эрүүлжүүлээд ингээд ер нь эмэгтэй хүмүүсийг бас гоё олгоё гэсэн тийм одоо хүсэлтэй мөрөөдөлтэй те тэгэнгүүтээ одоо Солонгосын тэр мундаг эрдэмтэн тэр одоо доктор хүнд одоо хандаад санал болгосон байна л да. Миний нэрээр ийм би гоо сайхны бүтээгдэхүүн гаргамаар байна. Эмэгтэй жүжиг зориулсан одоо эмчилгээний би бас хувцас гаргамаар байна ийм дотор хувцас те. Тэгтээ миний нэрээр гэж байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө нэрээр бодлоо ингээд энэ бол бараг 10 жилийн одоо туршилт одоо судалгаа тий нэлээд цаг орсон гэж байгаа байхгүй. Тэгээд одоо 2 жил 6 сарын өмнө бол Солонгосын зах зээл дээр ерөөсөө шууд цацагдаад энэ хүн өөрөө шууд бүх нөгөө нэг тий юма тайлбарлаж хэлээд ингээ ясмаа. Энэ болохоор ч н одоо бид нар ч нэг гоо сайхны бүтээгдэхүүн бид нар хэрэглэж нэг доод л нэг 5-аас 5 ширхэг юм гэж ингээл нэг хайрцан дэж байгаа л ингээл ээжлэл түрхэл ингээл 5-7 хэрэгэлдэг шүү дээ. Энэ бол арчилгааны гоо сайхны арьс арчилгааны чинь бол одоо тэр чинь одоо бүгднийг нэгтгэхэд энэ хоёр савнд л хийсэн байгаа байхгүй юу? Бүх бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо нөгөө арьсанд хэрэгцээтэй бүхэл аминдын бүхэл үйлчилгээг бол энэ бүтээгдэхүүн гэсэн үг орсон байгаа. Энэ бүтээгдэхүүн болохоор чинь бас одоо хүн одоо нүрийг нөхөн төлжүүлээд одоо нөхөн сэргээлтэй нөхөн төлжилтийг явуулаад тэгээд нүрийг ингээд өргөж өгөх. Арьсыг өргөх тий өрчлөөс хамгаалж тэгээд одоо арьсны өнгийг сэргээгээд тэгээд нэг гадна нэг өхөцсөн арьсыг гуйжуулах нь гуйж мэдээж хэрэг одоо нөхөн төлөвлөж явуулж байгаа гуйжилт бол явагдчихлаа. Тэгээд хамгийн гол үйлчлэг нь болохоор бас эмчилгээний зорилттой байхгүй юу. Тэгээд энийг бол би бас хэрэглэл нэг за өнөөдөр дөрөв юм уу та 5 хоног л болж байгаа шиг. Харин тийм би нэг юм л асуумаар нь хувцас хэрэглээж ер нь үр дүн нэлээд сайтай гэж энэ. За энэ гоо сайхны бүтээгдэхүүнч төр энэ хувцсыгч төр тийм ээ ойролцоогоор одоо жишээ нь хідэн хилтэй. За жишээ нь 70 хилтэй тийм ээ хүн турыг гэж үзэхэд хэдийн хугацаанд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд үр дүн яг илт мэдэгдээд за хэдийн хугацааны дараа өөрхөн хүссэн жиндээ хүрэх боломжтой юм бэ. За хамгийн богинохон одоо үр дүн гэх юм бол би бол тэр сая одоо ингээд 7 хоногийн туршлагад 3 хоногийн дотор л харж байна. Хамгийн богинохон. Тэгээд энэ хүн мэдээж хэрэг цаашдаа эрүүл бай гэх юм бол энэ хувцсыг мэдээж хэрэг одоо жишээл хэдэн сар өмсөд хаях юм бол биш. Энийг бол 3 жил, 4 жил, 5 жил өмссөн болоод хിവэрэл байна. Гэхдээ энэ хувцас байнга өмсчээж одоо бид нар чинь одоо нөгөө суухаараа бас ингээл заримдаа хайнга суухаараа ингээл яаж ингээл суучдаг шүү дээ. Тгийж суухгүйгээр ерөөсөө л энэ одоо хувцас өмснө ингээд цэхэл хүний бие галбирт хүртэл айгуу зүгтэмгүй ингээд цэх суухаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй яагаад тэгэхээр чинь энэ чинь ингээд энэ ууцнаас ингээд тулаад өгчөж байгаа. Дээр нь бас нөгөө цэжэж чинь болохоор чинь ингээд хүзүүнээс ингээд тулаад өгчөж байгаа болохоор ерөөсөө л зөв суултыг л одоо би гоо сайхан талаас харагдах байдал хүртэл эргээр нөлөөлнө гэсэн үг бол тэгж заавал одоо яг
яг турдж байгаа тий гой болчихж байгаа. Тэгэхээр хүн мэдээж бас л энэ би энэ чигээр нь хадгалж явахыг бодно. За одоо би туршлаа одоо надад хэрэггүй гэж хаяах хүн баг л да. Арчилгааны хувьд энийг Кимхэ санаасаа 이거 빨리 할 때 어떻게 어떤 식으로 그냥 담궈서 따뜻한 35도 정도의 물에 그냥 담궈서 일반 세제 쓰셔서 바로 이렇게 가서 넣으셔서 하시면 되죠. 간단하게. 없는 등에 texteгээд нөгөө хувцсны шампунь гэдэг шүү дээ. Тэрүүгээр угаагаад тэгээд жоохон зөөлөн бацаад тэгээд хуурай алчуур гаргаад л 굉장히 간단하고 сайхан гатааш дуусна ингэж гатааж аваад тэр гатаа. Гэхдээ наранд гатааж болохгүй гэсэн. Тэгэхээр манайхны хувьд нэг юм байдаг. За магадгүй зарим үзэгчд маань бас асуугаасаач гэж бодож иж мэдх юм. Нэг хувцсыг авчиад за ойролцоо жинтэй ээж охин хоёр ч юм уу те жин ойролцоо тэгэхээр ээжтэйгээ охинтойгоо ингээд сэлгээд ингээд хэрэглэе гэсэн хүмүүс тэгж болох уу? Тэгэхэд юу н үр дүн яах вэ? За би асууя те нэг бол бодож байгаа юм байна. 만약에 이 옷을 내가 돈다 аваад хэрэглэн гэсэн үг шүү дээ тийм ээ. 가족들 그래서 언니 동생인지 언니 동생인지 엄마 딸인지 이렇게 옷 하나만 세트로 사가지고 이렇게 바꿔서 입어야 되냐고. 가능하지 않아요. 그거는 왜냐하면 사람마다 자세나 형태가 달라요. 그래서 тийм бол амархан бол сольж өмсөж чадахгүй гэнэ. Ягаад тэгэхээр хүн болгоны биеийн жин өөр, өндөр өөр тийм болохоор яг нэг хүнд л яг зориулагдсан. Одоо жишээлбэл энд чинь бас 사람마다 다 다르더라고요. сая ингээд туршилт хийж хаад би нэг юм анзарж байгаа байхгүй. Одоо жишээлбэл одоо яг ингээд одоо 66 ярьсмаар хэрсэн л одоо дээлтэй отлохгүй 66 яж ажил одоо хүн өмснө гэсэн үг шүү дээ. Тэг чин зарим хүмүүс одоо таазаараа өргөн тэгээд энүүрээ ийм чэжээрээ жижигхэн тий зарим нь болохоор чинь чэж нь өргөн байдаг тааз нь жижигхэн байдаг ийм байгаа хгүй тэгвэл 다르게 만들어줘야 되니까 자기에 맞는 옷이 따로 있더라고요. 그럼 바르게 만들어줘야 тийм тохиолдол байгаа болохоор тэр хүн бол өмсөө одоо жишээлбэл доотлол нь 66 өмслөх дээдлэл нь 55 өмсөх ч юм уу ингэж солигдож их өмсөжсэн байхгүй. Тэгэхээр бол хэдий ээж авах ихтэй ирч гэсэндээ жоох арай өөр байж магадгүй шүү дээ. Өөр байна тийм ээ. Тэгэхээр нэг хүн яг өөртөө л зориулж авах хэрэгтэй. За тэгэж авсан тохиолдолд бол эдлэгээний хувьд бол ойролцоо дунджаар хэдэн жилийн юу байна? Эдлэгээний бол одоо бол Солонгосын зах зээл дээр чинь яг бодит зүүн дээр болохоор 206 сар болчиход байгаа гэж байгаа шүү. Тэгэхэд өнөөдөр хүртэл нэг авсан хүмүүс бол дахиж аваагүй байгаа. Хэрэглээл өмсөөл байгаа гэж байгаа. Тэгвэл өмсөхдөө өдөр болгон өмсөж чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоохон арай 3 жил эднэрийн одоо баталгаа өгж байгаа нь 3-аас 5 жил болвол энэ хувьц бол яахчгүй гэж байгаа байхгүй. Үр дүнгээ арай гаргасаар. Тэгээд Солонгост болохоор чинь одоо 2 жил 6 сарын дотор энэ хувьц одоо мутслаа одоо би дахиад хувьц авъя гэсэн тийм санал одоо хортол орж ирэгөө өдөр болгон тэр хувьцаа хүмүүс өмсөж чинь гэж байгаа. Тэгэхээр наранхуу ихчээ та бидний ярьцлага ерөнхийдөө өндөрлөгдөж чинь. Тэгэхээр би Кимхэ соноос магадгүй миний асуугаагүй үлдээсэн. За тэгэд нийт Монголын эмэгтэйчүүд одоо за нийт та бидний ярьцлагыг үзэн суугаа үзэгчд маань хандаад яг энэ бүтээгдэхүүнийхээ талаар хэлэх зүйл байвал одоо энэ хоромд хэлэх боломжтой гэдгийг та уламжлаад өгөхгүй. 지금 인터뷰하는 시간이 다 됐으니까 혹시 이쪽에서 안 물어보고 이렇게 해놓은 그런 건 없어요. 네. 몰라시면 되는데. 그러니까 끝났으니까 그 기본적인 안 끝나는 거 있으면 얘기해 주세요. 몽골 사람들한테 건강을 주는데 저희 제품이 김혜선 리폼 333이 도움이 되는 그런 회사이고 싶습니다. Би одоо ингээд Солонгостоос гисэн манай компани ингээд Солонгосын ард түмэнд хүмүүстэй ингээд тий эрүүл энхийг одоо уртудаа наслахыг ингээд бэлгэлж чадсан тийм нэг номерын компани болж чадсан юм чинь Монголд ч гэсэн Монголын ард түмэнд бас эрүүл энх одоо уртудаа наслах гоо сайхныг бэлгэлэх бас тийм шилдэг юм бүтээгдэхүүн байгаасаа гэж боломж бас нэгдлээ тийм ээ. Тийм байна. Тэгэхээр үзэгчтэй өнөөдрийн эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. За эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэгтээ бид 21-р зуун төв салооны захирал Маранхүү, за Солонгосын Рипон 333 компани, за гүйцэтгэх захирал Кимхэ Сон нарыг урьж оролцууллаа. За эднэрийг урьж оролцуулсны учир нь за Бүгд найрамдах Солонгос улсад 2 жил бараг ойролцоогоор 3 жилийн өмнө одоо зах зээлд нэвтэрсэн турааг эрүүлжүүлээд тураадаг тэр бүтээгдэхүүн
бүтээгдэхүүнийг за Монголын хэрэглэгчдэд бас санал болгож байгаа юм байна. Тэгэхээр Наранхуй эгчин хэлж байгаагаар бол хамгийн яг өөрийн боддоор үтсэн хугацаа үр дүн гэвэл 3 хоногийн дотор яг үр дүнгээ өгөөд эхэлсэн гэж байгаа тийм ээ. Тэгэхээр хэрэглэгчд маань ялангуяа үзэгчтэй за ялангуяа бүсгүүчүүд та бүхэн маань шинэ жилийн баяр тун удахгүй болох гэж байна. Бидний хүсэн хүлээж байгаа тэр баяр болох гэж удахгүй болох гэж байгаа. За тэгээд та энэ баяраа тийм ээ баяртаа орохын тулд өөрийн одоо байгаа жингээс бага хэмжээгээр хасъя гэж хүсэж байгаа бол за та эдний санал болгож байгаа энэ бүтээгдэхүүнийг бас аваад хэрэглээд үзээрэй гэдгийг бас үзэгч та бүхэндээ би давхар санал болгох байна. Ингээд та бүхэндээ бидний урилгыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа гэдгийг хэлмээрээ. Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Даваа гарагийн өнөөдрийн цагтаа эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.